8 дугаар анги өдөр олон өнцгтийн энэ өнцгтийн гадаад өнцгийн чанар гэсэн энэ хичээл байгаа. За тэгээд бид геометрийг өөрөө бичлж туршилт хийж үзэх юм бол их хэрэгтэй байдаг. Тэгээд зөв олон өнцгтийн гадаад өнцөг бүр 360 градусыг хуваах нь энэтэй тэнцвэр байна гэж байгаа. Гадаад өнцөг бүр харин гадаад өнцгүүдийн нийлбэр нь 360 градус. Тэгэхээр энэ хоёр ойлголтод харилцаа уруу, энд нь нийлбэр, энд хуваа нэгжид онгодохыг хэлсэн байгаа. Ингээд 11-р дасгалын хамгийн эхний даалгаврын энийг хийе. За эхлээд энэ зөв олон өнцгт гэдгээ батлая. За энэ батлахын тулд энэ зөв олон өнцгт зөв гурвалжин байгаа. Тийм учраас энэ зөв гурвалжны маань энд ингэ биднес жижиг алдаа гарна. Энд 62 градус болчихж. За энийг нь энэ зөв байх ч болтой ч биш дээ. Тийм ээ. За ер нь нэг 62-3 градус байгаа юм байна. За энийг тэмдэглэж бичье. Тэгэхээр энэ гурвалжны хувьд за энэ ороо өнцөг бол 64 градус гэж хэмжээ. Тэгэхээр энэ 180 градус байгаа чинь харин энэ хэсэг нь хэд байх вэ гэхлээр 116 градус гарч байна. За одоо дараагийн ороо өнцгийг хэмжээ. За энэ ороо дотоод өнцг нь болох дээр цагийн зүүнний эсрэг бид нар зурна. За мөн энэ 63 градус юм шиг байна. Гадаад өнцг нь тэгвэл 115, 16, 117 градус. Цагийн зүүнний эсрэг энэ 117 градус байна. Одоо бүгдээрээ энэ ороо өнцгийг хэмжээ. За тэгээ энэ хичээлийг зориуд ингэж хийж байгаа нь өнцөг ашиглах чадварыг бас давхар харуулж байгаа маа. Өнцөг хэмжигчийг хэрхэн байрлуулахыг та байрлуулж байгаа үйлдэл сайн харж ойлгож байгаа. За ингээд гурвалжны дотоод өнцг нь болохоор цагийн зүүнний эсрэг юм чи ингэж эргүүлээд энэ харин яг 60 градусаар заагаад байна. Тэгэд нэг баг зэргийн нөгөө алдаа гарна гэдгийг та бүхэн харсан те. Энэ нь тэгвэл 120 градус. Тэгэхээр энэ дор энэ яагаад илүү хэмжигдэн 63 64 градус хэмжигдээд байгаагийн шалтгаан юу вэ гэдгийг харъя. Энэ орон өнцөг яг 60 градус. Эднүүдээр бид нар ямар алдаа гаргасан гэдгийг харъя. Тэгэхээр энэ бас мөн чи дэвтэр дээрээ яг энэ ширхэгчлээ ингэж ажиллаарай. За тэгээ энэ энэжээ ингэж ирээгүй юм байна. За энэ бол ингээд 1 градусаар бас багасж байна. Тэгэхээр энэ тал нь арай жоохон энэ жижигхэн ингэмээр юм шиг байна. Яг тэгэхээр энэ гурвалжны дотоод өнцгийн нийлбэр 180 градус байх ёстой шүү дээ. Энэ яг ингэж байрлал. За ерөнхийдөө бас нэг жоохон алдаа байна энэ дээр. За одоо энэ ороод дээр үзвэл 180 байх ёстой шүү дээ. Энийг 60 дээр тааруулвал энэ ингэж ирэх гээд байх юм. Тэгээд энэ
энэ дээр бол энэ өнцөг эмчиж жижигхэн ийшээ болно гэсэн. За тэр хальтар илүү гарчод энэ дээр яг за 180 градус авах юм. Одоо энийг дахиж хэлэхэд 63 градус, энэ 62 градус гэхэд үндсэндээ 3 градусын илүү хэмжигдчихлээ бидэнд. Тийм ээ. Энэ бол 62 градус болоод энэ 63 градус. За энэ 180 градус авах хэрэгтэй. За тэгэхээр энэ дотоод өнцгүүд маань нөгөө ингээд алдаатай хэмжигдэхлээр гадаад өнцгүүд бас яах вэ? Алдаатай хэмжигдэнэ. Тэгэхээр одоо энэ гадаад өнцгүүдээ нэмээ. За энэ чинь 117 градус. Тэгээ нэмэх нь 120 градус. Нэмэх нь 117 энийг хэд бичиж байгаа юм бэ? За 68 юм чинь 63 градус гэсэн чинь нэмэх нь 117 багт. За 360 градус. Тэгэхээр нөө дотоод өнцгүүд нь ингээд илүү хэмжигдэхлээр гадаад өнцгүүд багасаад ирж байгаа. Тэгэхээр энэ дээрээс ингээд яг 360 батлагдсан үстэй гэж харахаас илүүтэйгээр хэмжилт гэдэг чинь маш нарийн юм байна. Нэг талдаа алдаж ивэл нөгөө талдаа олзуулж идэх юм байна гэсэн ийм алдаа сургамжтай юм бичлэг боллоо. За шүбэр энэ гурвалж уг нь гэсэн ажлын хажууд гурвалжин зурлаа гэж үг нь бодсон. За энэ талын уртыг 11.9-тэй байна тийм ээ. 9-тэй байна. За энэ хоёр хажуугийн уртыг хэмжээ. Тэгэхээр яг өөрөө гараараа ингэж амталж ийн гэдэг чинь хаана би юун дээр алдаг гэдэг. За энийг 10 байна. Тэгээ энэ өнцөг хэмжихэд нэг л алдаа гараад хийн тэгээд эндээс та нар бас өөрсөндөө алдаагүй зөв хэмжих бас сургамжийг авах хэрэгтэй. За энэ болох тэр 10-аас илүү юм уу? Ингээд ирэхлээр 10. За тэгээ энэ өнцгийг хэмжихэд нэг алдаа байна. Та нар юу гэж бодож байна? Эндээс тэгээд алдаа болор энэ уг нь ингээд энэ ингэж ирж байгаа 60 градус бол. Энийг ингээ хэмжчихвэл бас энэ жижиг ингээд энэ л та энэ доод суурийг тэгш биш юм. Энэ дээр ингэж байрлуулах хэрэгтэй байна. Тэгэхээр нэг гадаад өнцөг чинь ингээд таяа. За ингээд энэ алдаатай оноотой байгаа ч гэсэн чамд асар их нөгөө хэмжилтийн үр дүнг олж өгч байгаа. Ингээд дахин цаашаа өшөө илүү дадлах туршилтаар хичээлээ ойлгохыг хүсвэл манай цахим сургалтанд хамрагдаарай.